За баярлалаа. Зоригт цайдыг огцруулах асуудал болоод байгаа оюутлогын гэрээг ахалж ажилласан баяр цогц цайдаас асууя. Бид нар яриад байна л да, анхны хөрөнгө оруулалтаа зэсийн үн $9,000 болсон үед 1.7 жил энэ дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхцнө гэж. Энийг би бол худлаа байх гэж бодоод байгаа. Яагаад худлаа вэ гэхээр бид их хурлаас баталж явах үед бол хөрөнгө оруулалтын зардал $2.7 тэрбум гарна гэж те хөрөнгө оруулалтын зардал болно гэж тооцож байсан. Одоо хөрөнгө оруулалтын зардал маань миний сонссноор $7 тэрбум хүрэхээр тооцоо гарч байгаа гэж үзэж байгаа. Ингээд бодох юм бол хөрөнгө оруулалт та те 1.7 жилээр $9,000 та үед нөхөд худлаа болчих юм шиг байна. Яг энэтэй холбогдоод үзэхээр бидний 2.7 байх үед нь бид 34% $800 сая нэг 1.6 тэрбум долларын хүү төлжөж эзэмшгэр байсан. За одоо 7 болчих юм бол бид $2 тэрбум үнэтэй за дахиад нэг $4 тэрбум хүү төлөө $6 тэрбум 34% ногдол ашигаас төлжээж 34% эзэн болох юм шиг байна. Тэгэхээр хизээ ногдол ашигаа бид одоо албан ёсоор хүртэж эхлэх вэ? Хизээ ногдол ашигтай нэг хүү 34%-аа хүүг хөрөнгө оруулалтын зардалтайгаа хамт бид төлж дуусгах вэ? Хизээнээс их бодитоор Монголын ард түмэн ногдол ашиг хүртэж эхлэх вэ гэдгийг баяр цогц цайдаа хариулж өгөөч. Яг тодорхой тоогоор хэлж өгөөч гэж асууя нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь өргөн барьсан 3 гишүүнээс асуумаар байгаа юм байна. Энэ оюутлогын гэрээг чинь сая баяр цогц цайд өөрөө хэллээ шүү дээ. Би ахалж ажилласан юм аа. Гээд байхад яагаад заавал те ганц цогц цайд, зоригт цайд тийм үү ахалсан баяр цогц цайд байгаад тахт. Яагаад заавал зоригтыг онцлоод байгаа юм? Ямар учраас ингэж байгаа юм бэ? Хитрхи жоох улс төр хийгээд байгаа юм биш үү? Энэ дээр бас хариулт өгөөч. Өргөн барьсан 3 гишүүнээс. За яг энэтэй холбогдоод асуухад бас Ардс намын уулын дарга байсан бол тэргүүн шатаасаа Алтан их сайдаас асууя гэж бодсон. Одоо Ардс намын бүлгийн даргаас асуучаа. Энд одоо Ардс нам ямар нэгэн байдлаар улс төр хийгээд байгаа тал байна уу байхгүй юу? Ер нь энэ оюутлогын гэрээг юу гэж үзэж байгаа юм бэ? Бүлгийн дүгнэлтийг харахад оюутлогын гэрээ сайн гэрээ, зориг цайдыг огцруулах шаардлагагүй бүлгийн дүгнэлт гарцсан. Агт зарим гишүүд нөөр байр суурьтай байгаад байдаг. Уул нь одоо хамтарсан засгийн газар би бол сайн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа бас. Хийх ёстой одоо өмнө тавьсан Монголын ард түмнийг сайн сайхан байлгахын төлөө сонгуулиар амлсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажилланаа одоо хамтарсан засгийн газраас хөөсөн ч гарахгүй гэдэг одоо манай намын Ардс намын дарга маань хэлж байсан л та. Яг тэр байр суурь нь хэвээрээ байгаа юм болов. Гэнтх нэг өдөр нь оюутлогын гэрээ чинь бидэнд огт хамаагүй муу гэрээ байсан байна. Энэ хамтарсан засгийн газар чараас ажиллаа хийхгүй гараа явуучих юм биш үү? Энэ мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхийн тулд энэ үйл ажиллагаа өргөжлүүлэхийн тулд нэгэнтээ одоо хүрч байгаа амжилттай улам цааш нь баттгаж ард түмний хаамд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хамтарсан засгийн газар маань сонгуул дуслах ажиллах байр суурь Ардс намын байр суурьд хэвээрээ юм болов үгүй юм болов. Энэ дээр нэг тодорхой хариулж өгөөч. Ер нь оюутлогын гэрээн дээр ямар байр суурьтай байд юм бэ? Энийг бас нэг хэлж өгөөч гэдгийг асууя. За. Баяр цогц цайд эхлээ хариулъя. За тэгээд нөгөө асуудал тавьсан. За Эрдэнэ. Дараа сайхан хэлэх. За би бямцаг төшөөний асуултанд хариулъя. Манай ажлын хэсгийн дарга бол зоригт дарга л да. Намайг үлээ тэр төгсгөлийн хэсгийг ахалж ажиллаа гэсэн. Би тэгээд төгсгөлийн хэсгийг ахалж ажиллаад дуусгасан. Ажлын хэсгийн орлогч дарга байсан. Хүмүүс тэгээд улсын хурлын гишүүд бол хуулиар олох чинь өөртөө нь бүрэн эрхтэй. Тэгэхээр улсын хурлын гишүүн ямар байр суурь барьж гин, юун дээр шүүмжлэлт хандж гин, юун дээр тааламжтай хандж гин тэгвэл хувь хүний асуудал. Бид нар бол энийг бол шүүх ёсгүй. Оюутлогоо төсөл бол бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа хийж эхлэв. Гэхдээ улсын төсөлд бол их хэмжээний татвар төлж байгаа. Тэгэхээр бид нар нэг зүйлийн ойлголтыг одоогийн байгаа төслөөр хэрвээ одоо бидний ойлгож байгаагаар бол 4400 гэх юм бол бид нар 2023 оноос ногдол ашиг авна шүү дээ. Бүх зардлуудаа хаагаад. Би нэг зүйлийг ингээд бизнес эрхэлдэг хүмүүсээс ойлгосоо гэж бодож байгаа. Та нар бүгдээ бизнес эрхэлж байгаа. Энэ төсөл рискгүй төсөл байхгүй. Монголын тал нэг ч хөрөнгө гаргаагүй байж байгаа. Үйл ажиллагаа нь явагдаад тэр хооронд бид нар татвар аваад яваад байна. 9 онд ч авч байсан, 10 онд ч авч байсан, 11 онд ч авч байгаа. Аваад яваад байгаа. Монголын тал авдаг юм аваад явж. Энэ төсөл аль нэг газараа ингээд зогсдлоо гэж бодоход Монголын тал юу ч төлөхгүй. Ингээ амжилттай цаашаа явах тусам бол 23 оноос эхлээд бид нар ногдол ашиг нэмж яваад явах байхгүй. Ингээд татвар болон ногдол ашигынхаа үр дүнгээр бид нар өнөөгийн үнцээр 53, шууд үнцээр 59%
ашигтай авах ийм л гэрээ хийцэн байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг энэ дээр бол 5-аар тооцсон байсан шүү дээ. Анхны хөрөнгө оруулалт нь 1, тухайн үед нэмж оруулах хөрөнгө оруулалт нь 4 гэдэг. Тэгээд 4-өр хөрөнгө оруулалт явахад энгийн хувьцаагаар бол 60% хувиар бол санхүүжүүлэх ёстой гэсэн энэ анхны схемээр ингэж хийгдсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол нэмэгдэнэ. Гэхдээ тэр нь бол нөхөдөө явах ийм л зүйлүүд байгаа байхгүй. Энэ тооцоо судалгаар одоо бол нэг ингээл нэг нь нуугаал нэг нь мэдэхгүй байгаа ийм зүйл дэлхийн ертөнцийн ер нь байхгүй шүү дээ. Энэ бүх зүйл ил тод явагдана. Үнэхээр энэ гэрээ Монгол улсын эрх ашгийг хөрөөсөн байх юм бол зайлшгүй өөрчлөгдөх ёстой, шинжлэх ёстой. Одоогийн хийсэн байгаа агуулгынхаа үр дүнгээр хин энийг ухаж гаргах уу, хин боловсруулах уу гэхээс илүү яг үнэхээр энэчээс авж байгаа ноогдол ашиг ашгаараа бид нар хэдэн хувь авч байгаа гэдэг тэр л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээ энийг зохицуулаад дээрэс нь тэнд ажиллах Монгол ажилчдын тоог баталгаажуулаад авах цалингийнх нь хэмжээ ижил төрлийн ажил хийж байгаа гадаадын хүнийхтэй ижилхэн байх энэ нөхцөлийг хангаад дээрэс нь технологийн хувьд байгаль орчинд ээлтэй байх нөхцлүүдийг хангаад ингэж хийгдсэл гэрээ. Энэ гэрээний бүх агуулга бол улсын хурлаар орж ирж яригдаж сайшаагдсан ийм зүйл байгаа гэдгийг хэлэх гэсэн. Баярлалаа. За, эрдэнэ. За, гээ баяр сайхан нэмж болно. Яагаад гэвэл энэ та нарт хандсан асуудал гарч байна. Гаа хувь гишүүнээс бол Вянцх гишүүний асуултанд хариулъя. За, өнөөдөр одоо энэ бидний яриад байгаа асуудал бол ганц хоёудлага асуудал биш юм аа. Энэ бидний тавьсан 7 үндэслэл бол ер нь улсын их хурлын гаргаж байгаа хууль тогтоол шийдвэр амьдралд яг хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг тавьж байгаа. Хууль тогтоох дээд байгууллага муу юм бол улсын их хурл өөрийнхөө гаргасан тогтоох шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Харамсалтай нь энэ их хурл бол үнэхээр өөрийнхөө гаргаж байгаа тогтоох шийдвэр хуулиндаа хэрэгжилтэнд хяналт тавих хэмжээл ямар хууль баталж байгаач бараг мэдхтэй гүйтэл баталж байгаа шүү дээ. Зарим хууль нь гараад бараг сар болоогүй л нэмэлт өөрчлөлт ороод. Зарим хууль нь одоо гараад бараг сар болоогүй нийгмийн даяараа хил он тариал. Тэрэн дээр их хурл ерөөс ямар ч тэр хэрэгжилтэнд нь үнэхээр энэ хууль болж байна уу юу? Ямар хууль баталцсаач бараг зарим гишүүн мэдэхгүй л зогж байгаа шүү дээ. Нэг өгүүлэхэд. Тэгэл нэг засгийн газар л нэг ийм гоё юм байна, тиймч гоё юм байна, ийм ч юм болж байна бүчээгээ нэг юм оруулаад ирэхээр нөгөөдхийн тэгэл сохроор хоёр гараа өргөөл дэмжижтэй. Үндсэндээ бодлого боловсруулж хууль тогтоох дээд байгууллага биш. Засгийн газартаа хөтлүүлчээ явж байгаа нэг одоо эджинд явж байгаа нэг хайргийн шаршил юм явж байгаа шүү дээ. Тэгэл өнөөдөр ярихаараа бүгд сайхан цэцэн мэргийн юм ярина. Хариуцлага тооцох болохоор зөв бүгд ухраад алга болно. Бодвол одоо мэдхгүй нэ амтарсан засгийн газарт ямар нэгэн байдлаар дөрлүүлсэн, ямар нэгэн байдлаар одоо нэмэгдэл байдаг юм байл үү. Тэгээ би өнөөдөр зөрөгч сайдын хувьд бол битгүүрөө ямар нэгэн энэ нэгэн хүнээс асууж лавлж яваагүй бид улсын хурлын гишүүнийхээ бүрээрхийн хүрээнд битгүүрөө ярьж сууж байгаа л үнэхээр энэ хуулийн заалтууд болохгүй байна. Их хурлаас гаргасан удаа дараагийн тогтоох шийдвэр хэрэгжихгүй байна. Өнөөдөр энэ Эрдэнэсийн эрчим хүчний салбарчин болж байгаа хүчин алга байна. Өнөөдөр стратеги 15 орд дээр тавьж байгаа төрийн хяналт байхгүй. Хин дуртай дураараа ажиллаж байгаа шүү дээ 15 стратеги орд дээр. Манай сайд ярихаараа зөв аль ихт бараг одоо эзэнтэй хаягтай болцсон доктортой байдлын гэрээ байгуулагдсан. Одоо энэ бол манд хадгүй. Одоо зөрөгч сайдын ингээд сүлд асуултанд оруулаад байгаа хариулт болгоно нь өөрт нь хамаагүй. Ерөөсөө би надаас өмнө шийдсэн, тэгсэн байсан, ингэсэн байсан. Хариуцлага хүлээгээ тийм ээ би энэ дээр анзаараагүй байна. Би нэг ийм дутуу хартсан юм байна, дутуу ийдсэн юм байна. Би энийг засч ажиллахыг хичээнэ ч гэдэг юм уу. Ямар нэгэн хариуцлага хүлээгээд өөр дөрөө тэгээ буруу хүлээгээд тэр ажлаа сайжруулах алдаагаа засах тал дээр ярьж байгаа юм нэг ч байхгүй. Одоо тэр байнгын ороо өчтөрөөс хойш байнгын ороо одоо өнөөдөр чуулганд урдаас хэрэлдээд байгаа болохоос ш ерөөсөө тэр одоо ямар нэгэн алдаа завхрал гаргаагүй гэдэг дээр л өөрийгөө л өмөрөд байгаа байхгүй. За мэдээж 100% буруугүй байж болно. Гэхдээ зөрөгч сайдын хувьд өнөөдөр ямар ч байсан хариуцлагыг хүлээх ухамсартай залуу хүн байх хэрэгтэй. Гэтэл энэ өнөөдөр энэ хүн бол зөвхөн өөрийгөө өмөрхийн донд тусцал байгаа байхгүй.
Тэр итгэл өчнөө одоо мэдхгүй хичнээн сайт дээр зарцуулсан юм боо мэд. Одоо сүүлийн 7 хоног л Монголын бүх хэвлэл мэдээлэлээр энэ үнийг магтлаа шүү дээ. Энэ үнийг л хамгааллаа шүү дээ. Би туруулаа гайхан дайрлаа. Би турууд ямар хэвлэлд өгөх мөнгө байх шүү дээ. Тэгээ өнөөдөр ийм байдалтай байгаа учраас энэ зоригт дээр сайтын энэ хариуцлагагүй асуудал дээр нь бид нар их хурлын гишүүдийнхаа бүр их хүрээнд асуудлыг тавьсан юм аа. Тэрээс ямар нэгэн өөр илүүд юм хараагүй. Хэрэв хүсэж байгаа бол энэ хариуцлага хүлээх ёстой тэр сайдрын бүгдийг нь оруулж байгаа тэгвэл 3 дахь өргөн барьчих л та тий.